2026 онд амьдралдаа өөрчлөлт хийгээд ийшээ тийшээ явъя. Америк руу очиж нүүж амьдрыг гэж байгаа одоо сонирхож байгаа судалж байгаа хүмүүст ерөнхийдөө энд амжиргааны өртөг зардал байрны үн одоо ямар шүү байгаа тухай мэдээлэл хүргэх гэж байгаа. За тэгэхээр юуны төрөнд эхлээд дисклеймер хэлэхэд би бол виз гаргадаггүй, визний тухай мэдээлэхгүй, ногоон картны тухай мэдээлэхгүй. Энэ бол зөвхөн Америкт одоо амьдрахад гардаг өртөг зардлын тухай хүргэж байгаа мэдээлэл, онлайн дээр байгаа мэдээлэл хүргэж байгаа. Тэрнээс би ямар нэгэн визний мэдээлэл өгөхгүй шүү. Монголчуудын хувьд Америкт бол ерөнхийдөө яг эрэхтэй бол танил тал нь хаана байна, одоо ах トゥ хамаатас садан хаана байна, тэрийг дагаад хамгийн их монголчууд байдаг газар бол одоо Иллиной мужи байгаа. Виржиниа, Калифорниа, за тэгээ Колорадо, Вашингтон мужи гэх мэтчлэн мужууд байгаа л да. Нийтлэхээр гэхдээ өөр зөндөө олон газруудаар бас байгаа. Зүгээр яг хамгийн ихээрээ байдаг газруудын тухайд бол юм байгаа. За тэгээд мэдээж хэрэг одоо таньдаг хүмүүсээрээ дамжиж ирэх бол хүний нутагт шууд ирээд одоо ажиллаж амдраад хөлөө болох аюу хэцүү шнэ. Хамгийн түрүүнд ихний одоо харьцуулж харах юм болохоор зэрэг байрны үн байгаа. Одоо байр савтай байна гэдэг чинь бол хүний анхдагч хэрэгцээтэй. За тэгээ би манай гэр бүлийн тухайд бол яг Америкт ирээд нэг 10 жил болж байгаа. 10 жилийн өмнө бол харьцангуй 2015 оны үед бол харьцангуй нөхцөл байдал айгүй айтайхан байсан шүү дээ. Тэр үед чинь яг нөгөө яг Америкийн эдийн засаг аюул сэргчгсэн, юмны үн хямд, байр савны үн хямд байсан байхгүй. За тэгээд тэр үед бол байр бол хамаагүй байрны рентний үн бага байсан. За тэгээд ковидоос хойш байрны рентний үн Америкт бол огцсон маш өндөр нэмэгдсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө байр түрээслэхдээ Америкт ямар rule of thumb буюу одоо алтан дүрм юу гэдэг вэхээр нийт гэр бүлийн олж байгаа орлогын хоон 30%-ийг байрны рентэлд зарцуулах хэрэгтэй. Тэрнээс үнэтэй болохоор зэрэг ерөнхийдөө дэмий гэж үздэг юм. За өмнө нь 10 гаруй жилийн өмнө бол энэ бол боломжтой байсан. Одоо эхнэр нөхөр хоёр ажил хийгээд явлаа гэхэд ерөнхийдөө нийт орлогын 30-аас доош хувийг байранд зарцуулдаг байсан. Одоо бол нөхцөл байдал жоохон өөр болсон. Байрны рент өндөр үнэтэй болсон. За тэгээд яг энэ нөгөө өндөр өсөж байгаа үнийн нэмэгдэл байрны рентийнхаа үнийг дагаад цалин ингэж нэмэгдэж чадчихэв үгүй гэдэг бол бас асуудалтай. Яг нь нийтлэхээр нэрж байгаа шүү. Тэрнээс яг зарим хүмүүсийн хувьд одоо гайгүй өндөр цалинтай ажилд орчих юм бол бас асуудал байхгүй шүү дээ. 2025 оны last quarter буюу одоо сүүлийн 3 сарын байдлаар байрны үн одоо яг Калифорниа, Иллиной, Виржиниа гэдэг энэ 3 монголчуудын нэлээхээр байдаг мужуудын тухайд байрны үн одоо ийм байна. Хоёр унтлахны өрөөтэй байрыг түрээслэхэд Калифорни мужид дунджаар шүү $2626-аас $3250 байгаа байхгүй юу. За Иллиной мужид $1944-аас $2000, Виржиниад $1962-аас $1972-оор дундаж үнэтэй байгаа. За тэгвэл үүнээс гадна одоо том хотод жишээлбэл одоо Сан Франциско ч юм уу одоо Нью-Йорк ч юм уу тиймэрхүү мужуудад бол ерөнхийдөө сарын түрээс бол маш өндөр 4000-5000-аар яригдах байгаа. Энэ бол дундаж үн юм байгаа шүү. Сарын түрээсийн үн жилд дунджаар нь 3-5% өсөд явдаг. Энэ бол одоо 25 оны ласт эхний сүүлийн 3 сар байсан шүү дээ. Тэгэхээр одоо он гараад дахиад бас баг зэрэг нэмэгдэнэ гэсэн. Байранд орохын тулд хин нэгний бичиг баримтаар эхлээд орох шаардлагатай болно. Яг тэгэхээр нөгөө кредит скор энтрийг хардаг байхгүй. Энэ тухайн байранд орох гэж байгаа тэр түрээслэгч хэр зэрэг санхүүгийн сахилгаваттай хүн бэ гэдгийг шалгана. За тэгээ өөр одоо өмнө нь төлж исэн рентээ төлж исэн үгүй гэдгийг харна. Тэгээ яг нөгөө эхлээд ирж байгаа хүмүүсийн хувьд шууд ингээ орох гэхээр жоохон төвхтэй байгаад байдгийг. За яг хэрвээ үнэхээр бүр ямар ч тийм нэг хүн бичиг баримт ашиглуулах хүн өнтер болохгүй олдохгүй болвол зарим байрууд зарим газруудад нөгөө юу арай өндөр депозит тавиад нөгөө барьцаа төлбөр тавиад бас ингээ байранд орох боломжтой тийм хүзүүлүүд бас байдаг. За дараагийн Америкт ирээд хамгийн чухал асуудал бол ажил олдоц хэрэг байх вэ? Үнэхээр ажил олддгийм үү гэдэг дээр байна. Ер нь бол яг нөгөө бас би өөрийнхөө өмнө нь иржсэн 10 гаруй жилийн өмнөхтэй харьцуулах гэдэг. Өмнө нь бол ажил олдоц харьцангуй гайгүй байсан шүү дээ. Ер нь ажлын зарууд ч нэлээ их байдаг байлаа. Ингээд танилаараа дамжуулаад ч ажилд орох боломжтой байдаг. Одоо бол сүүлийн үед ажил олох маш хэцүү болсон Америкт. Одоо тэгэл юу л вэ? Ажил хайжгаал хүмүүсийн зар одоо яг энэ нөгөө монголчуудын группүүдээр дүүрэн байгаа штэ. Өмнө нь тэгээд нөгөө 10 гаруй жилийн өмнө болохоор зэрэг бичиг баримтгүй байсан ч гэсэндээ кашаар ажиллаж эхлээд ч юм те ажиллах эрхээ авах хүртлээр бичиг баримттай болох хүртлээр тэгээд ингээ амьдралаа залгуулад болдог байсан бол одоо бол энэ маш хэцүү болсон. Эхлээд Америкт ирэхээс өмнө тэр танил талаас ажлын байр байгаа юу? Ямар нөхцөлтөө ямар шаардлагатай тэр бүхнийг мэдээд ажиллаа бэлтчихэд ирүүл зүгээр шүү. Тэрнээс харанхуй урчид очиод учир нь олдно гэж ирэх юм бол одоо нөхцөл байдал жоохон өөр болсон жоохон хэцүү болсон шүү гэдгийг бас сануулж хэлмээр байна. Цалингийн тухайд одоо өмнө нь за би 10 гаруй жилийн өмнө ирж байхад бол тухайн үед Калифорнид бол нэг хамгийн бага цалингийн хэмжээ бол нэг юу исэн юм. Цалингийн доод хэмжээ $9.50 байлаа.
За харин одоо 2026 он гараад Калифорни мужид цалингийн доод хэмжээ цагийн $16.90, Illinois мужид цалингийн доод хэмжээ 15, Виржиниад 12.77 байгаа юм байна. Амьдралын зардал, амжиргааны зардал одоо бол нөхцөл байдал жоохон хэцүү болсон. Магадгүй 10 жилийн өмнө бол байранда нийт орлогын 30%-ийг хийчлээ. За нэг 20-30% нь одоо идэж уугаад бусад юмаа хийчлээ. Бас нэг харьцангуй мөнгө төгрөг хураагаад ээж болдог гэсэн байхгүй. Гэтэл одоо ерөнхийдөө баг яг тулаад таарчдаг болсон байхгүй. За тэгээд бас нэг юмыг хэлэхэд ингээд хүмүүс Америкт ингээд очихлын бол болноо. Яаж хийж гаад болно гэдэг. Яг хөө эдгээр ингээд амьд хүн байна арахтаа болно гэдэг боловч Америкт эренгүүт шууд гадаа гарангууд ингээд мөнгө урахгүй тэнгэрээс мөнгөөр бороо ордог гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Монголд идэх хүмүүс яг тэгж боддог байхгүй. Хүнд хүчээр ажил хийнэ. Нэгдүгээр одоо галтгоонд ихэнх нь тэгэл галтгоонд эхлээд ирж байгаа хүмүүсийн хувьд галтгоонд ажил хийн. За тэгээд бас шууд машин барилгыг ажил хийгээд явж чадахгүй шүү дээ. Эхлээд ингээд галтгоонд ажил хийн бүр ингээд хамгийн одоо барилга дээр ажиллах ч юм уу те гэх мэтчлэн хамгийн бага цалингийн аавн хамгийн хүнд нөхцөлд ажиллана. Ерөнхийдөө нөхцөл байдал жоохон хүнд байна. Одоо 2026 онд Америкт ирэхээр төлөвлөж байгаа хүмүүсийн хувьд эхлээд ирэх гэж байгаа хүмүүсийн хувьд эхлээд заавал мөнгөө бэлтжих хэрэгтэй. Хоосон ирж болохгүй шүү. Ялангуяа хүүхдүүдтэй хүмүүсийн хувьд 3-6 сарын байрны мөнгөтэйгөө хоолны мөнгөтэйгөө ирэх хэрэгтэй. Яг тэгэхээр эренгүүтээ ажилд орж чадах уугүй тэрийгээ тооцоолох хэрэгтэй. Тэр дараа нь одоо эрсдлээ тооцоод тиймэрхүү мөнгөтэй ирэхгүй бол энд бол бас яг нэг тиймэрхүү эвгүй байдалд ороод ирэх юм бол маш хэцүү. Тэгээд Америкт бол нөгөө хүн өрөнд орж өгтөнд баригдахтаа бүр маш амархан улс. Өнгөрсөн жил одоо жишээлбэл би нэг хүнтэй ярьж байхад өнгөрсөн жил ингээ овоо хөрхөн мөнгө цуглуулад маш одоо хаусны даун пеймент 50 гэж цуглуулад нөгөө жоохон ажил хийх боломжгүй олоод өвдөд 2-3 сар ороход нөгөө бүх байгаа мөнгөө дуусаа дээрээс нь өрөнд ороод нөгөө өрнөөсөө гарахын аргагүй ингээ айгүй хэцүү байдалд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр яг иймэрхүү байдалд орж өрөнд баригдахад бол маш амархан нэг тийм өрийн сүлжээнд орчхоор тэрнээсээ гарах бүр айгүй хэцүү улс байхгүй. Тийм нийгэм. Аль болох өрөнд орж болохгүй их үр тавихгүйгээр л амьдрахгүй болохоор хэрвээ нэг орчих юм бол айгүй гарахад айгүй хэцүү болчихдог байхгүй. Тийм болохоор энэ бүхнийгээ тооцоо аль болох танил талаараа бичиг баримтны үнэхээр ашиглаад байр савнд орж болохоор байна уу те. За тэгээ ажилд очиод шууд орж болохоор байна уу гэх мэтчлэн энэ асуудлуудаа бас ерөнхийдөө шийдээд сайн бодож жоод ирээрээ. Тэгэхгүй болохоор манайхан ерөнхийдөө аягүй сэтгэл хөдлөлөөр ханддаг. За Монголоос л гарч ийл одоо Америкт очиод болно энэ төр гэдэг. Одоо бол ерөнхийдөө нөхцөл байдал жоохон хэцүү болсон шүү. Сүүлийн нэг 2-3 жилийн хугацаанд юмны үн маш өндөр болсон, байрны үн маш өндөр болсон. Дээрэс нь цалин яг тэрийгээ дагаад өсч чадахгүй байгаа. Тэгээд бас ингээд ажлын байр олоход жоохон хэцүү болсон. Ийм үед та бүхэн ерөнхийдөө маш сайн бодчихийж тэр танил талаараа ажил олдох тэр бүх нөхцөл байдлыг бүрдүүлж ирээрээ гэдэг зүйлийг бас дахин сануулж хэлмээр байна. Америк бол мэдээж хэрэг маш их боломжтой орн. Хэдийгээр эхний 2-3 жил иймэрхүү байдал янз бүрийн одоо бас чаленжийн хэцүү байдалтай тулгарах ч гэсэндээ яг учраа олчих юм бол маш их боломжийг олгодог ороо. Тийм болохоор зэрэг та бүхэн ямар ч хэсэн эхлээд гарч болох тиймэрхүү эрсдлүүдээ бас сайн тооцоолоод бодчихиж мөнгө төрөхтөө ирэх үү, яах вэ, ажил төрөх яах вэ гэдэг олон талаас бодож үзчихиж бас ирэх ёстой шүү. Таны ажлыг бол мэдээж хэрэг цаг минутаар нэлнэ. Гэхдээ таны хэрэгжилж байгаа зардал одоо юу гэдгийг те тэр бүх юм чинь ялгаагүй адилхан үнэлэгдэж байгаа мөнгө гарч байгаа учраас бас тэр бүхнийг сайн тооцчихиж Америкт ирэх ёстой шүү. Миний хийдэг ажил бол Америкт одоо тэтгэвэр даатгал дээр ажилладаг байгаа. За тэгээд яг миний хийдэг ажилтай холбоотой асуух зүйл байх юм бол хүмүүсээ надтай холбогдороо. Тэрнээс биш би өөр хүмүүст одоо бас ингээд ингэдэг зөвлөгөө өгөөд чадахгүй би. За тэгээд та бүхэн 2026 онд хэрэг Америк руу нүүж ирэхээр төлөвлөсөн бол сайн бодороо. За тэгээд хэрвээ үнэхээр зөв болно гэх юм бол Америк бас боломжоор дүүрэн орн байгаа. За тэгээд та бүхэнд бас амжилт хүсье.